Та бүхний амрыг ирээ. За намайг Инх Хамгааллын Дэмбэрлэсрэн гэдэг. Би Сонгон архин дүүргийн цагдаагийн газрын 3 дугаар хэлсэн нийтийн өчр хамгаалах олон нийтийн аюул хуулийн ханга тасагт хэсгийн байцаагчаар ажиллаж байна. За миний биеийн цагдаагийн бол нийтдээ 10 жил ажиллаж байна. За яг сүүлийн 3 жил яг хэсгийн байцаагч гэдэг албан тушаал дээр ингээд ажиллаад явж байна. Хэсгийн байцаагч бол цагдаагийн байгууллагад иргэдтэйгээ хамгийн ойрхон ажилтдаг. Гэмтэр зүйчээр урьдчилан хэрэглэгчийг одоо цагдаагийн бол үйл ажиллагаа иргэдэд хүргэж байгаа субъектчээс хамгийн онцлогтой гэж ойлгодог. За миний хувьд бол ер нь багасаа ер нь цагдаагийн байгууллагад орж ажиллахыг ер нь хүсэж мөрөөддөг байсан. Яг тэр мөрөөдлөө бид дагаад цагдаагийн байгууллагад ингээд ажиллаж байна. Хэсгийн байцаагчаар ажиллаж байгаа хугацаанд ерөнхийдөө энэ архинаас үүдэлтэй гэмтэр зүйчлийн дуудлага мэдээлэл дээр ороход л одоо бэрхшээлтэй байдаг. За иргэд согтуулганд хэтрүүлэн хэрэгэлсэн үедээ цагдаагийн албаагч хил амарт оромжлох, за шаарлах биелүүлэхгүй байх зэрэг. За эдгээр асуудлууд л ерөнхийдөө гардаг да. Хэсгийн байцаагчийн шилдэг хэсгийн байцааг шалгаруулах тэмцээн улсын хэмжээнд зохион байгуулагдлаа. За энэ тэмцээнд яг өөрийнхөө хилцээс шалгараад 2 дугаар шатанд ороод за яг улсын хэмжээнд ирсэн бүх шилдэг хэсгийн байцаагчдын өрсөлдөөд нэг тэргуун барьжлсан. За энэ тэргуун барьжлалтад маш их баяртай байгаа. За нийт одоо улсын хэмжээнд хэсгийн байцаагч албан тушаал дээр мөр зэрэгцэн ажиллаж байгаа. За энэ албаагч нартай ажлын өндөр амжилт хүсье.